жирэмсэн үед ер нь яг ямар одоо эрдэс бодисыг илүү энгийн үеийнхээс энгийн хүнтэй харьцуулахад илүү авах хэрэгтэй гэдэг юм. Ерөнхийдөө одоо жишээлх юм бол ингээд төрх насны жирэмсэн болоогүй эмэгтэй нэг 18 мг төмөр авах хэрэгтэй гэж тэгвэл жирэмсэн эмэгтэй чи 30-ыг авах болчихж байгаа байхгүй. Амин дэм дотроосоо болохоор B9 гэдэг амин дэм бол маш их нэмэгддэг. Энэ нь болохоор нөгөө энгийн хүмүүсийн ирдгээр фоли хүчил гэдэг. Эднэр нь яадаг вэ гэхээр яг нөгөө жирэмсэн эхийн ураг буюу гидсэнд нь бойжж байгаа нөгөө ургийг чинь тархиныг хөгжүүлэх, нуруу нугасыг хөгжүүлэх, бусад эд эрхтнийг хөгжүүлэхэд ингээд хэрэгцээ нэгтэй байдаг учраас үйж дээ. Тэгэхээр жирэмсэн эмэгтэй бол яг нөгөө түрүүний шиг нөгөө олон нэр төрлийн хоолунд хэрэглэхээс гадна ямар ч жирэмсэн эмэгтэй жирэмсний хяналтанд очихоор чинь эмч бол фоли хүчил төмөр фоли хүчлийн бэлтгэл сүүлийн үед болохоор нөгөө олон хайрал бичил дижилийн бэлтгэл гэдэг маань ямар ч тохиолдолд хоолоороо тэр өндөр хэрэгцээгээ ганцхан тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд бол хангах боломжгүй байдаг. За тэгээд тийм учраас заавалчгүй эмэгтэй хүн бол жирэмслэхээр явал бэлтгэл хэрэглэх шаардлагатай болдог.